За сайн байцгаана уу залуусаа. Robot Academy-ийн үнэгүй хичээл цуглалын маань 6 дугаар дугаар орж ийн. Өнөөдрийн хичээлээр бол хэдүүлээ supply demand гэдэг сэдвийн дагуу хичээлээ үзэн. За өмнөх 4 дугаар цувралыг та хэд маань үзсэн болвол маш олон төрлийн форексийн аргачлалууд байдаг. Эдгээр дундаас бүх аргачлалууд маань ерөнхийдөө довийн онол гэдэг онол дээр зарагдаж явдгаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр өнөөдрийн хичээл ч гэсэн ерөнхийдөө мөн адил довийн онолтой бол холбогдож явнаа. Гэхдээ арай өөр төрлийн аргачлал байгаа. Тэгээд бас нэлээдгүй трейдерүүд бол энэ аргачлалыг ашиглаж арилжаанд оролцдог. Миний хувьд ч гэсэн ерөнхийдөө зарим тохиолдолд бас ашиглаад явдаг юм аргачлал байгаа гэсэн үг. Тэгээ хэдүүлээ хичээлд орцгоё тий. За ерөнхий зах зээлийн дүрм ямархуу байдаг вэ гэхээр ямар ч зах зээл дээр ерөнхийдөө эрэлт болон нийлүүлэлт гэсэн хоёр зүйл байдаг тий. Тэгэхээр эрэлт байж иж буюу худалдаа авах одоо хүсэлтэй хүмүүс байж иж тэнд нийлүүлэлт олгодог гэсэн үг. За энтэй адилхан мөн форексийн зах зээл дээр ч гэсэн ерөнхийдөө зах зээл маань өөрөө эрэлтээс нийлүүлэлтийн хооронд ингээд явж идэг. За тэгвэл энэ техник зургал дээр ямархуу байдалтай харагддаг вэ гэх юм бол нэг иймэрхүү байдалтай харагддаг гэсэн үг. За ерөнхий бүтцийг бол харах юм бол аптрендтэй үед ерөнхийдөө ханш бүтцээ эвдлэх буюу оройгоо эвдлээд одоо бидний өмнөх хичээлээр үзснээр бол market structure shift хийснийхаа дараа буцаад pullback-ийн хөдөлгөөн хийхдээ энэ demand буюу эрэлтийн цэг дээр ирээд энэчнээс худалдаа авах хүмүүсийн эрэлт байгаа учраас дэш өсөж байгаа гэсэн. За тэгвэл down trend-ийн үед бол supply буюу нийлүүлэлтийн үн дээрээс ханш маань бүтцээ эвдэлсэн бол pullback хөдөлгөөн маань нийлүүлэлтийн үн дээрээс ирээд доошоо унаад үргэлжлээд явдаг гэсэн. Ихэнх тохиолдолд ерөнхийдөө иймэрхүү байдлаар явдаг. Гэхдээ ерөнхийдөө та техник шинжилгээг харах юм бол маш олон төрлийн одоо supply demand-ууд бол гарч ирнэ. Одоо энэ хичээлийг үзсний дараа мэдхгүй хүмүүс хэрвээ харах юм бол нэлээд хэдэн тийм supply demand-ууд гарч ирнэ. За эдгээр дундаас яг алийг нь зөв сонгох вэ гэдэг нэг асуулт гарч ирнэ. За яг бүх зах зээлийн хөдөлгөөн бол энэ зурган дээр харагдаж байгаачлан юм амархан бол байхгүй. За тэгвэл ерөнхийдөө supply demand-ийг нэг үндсэн 3 шалгуур тавьж олдог гэсэн үг. За ерөнхий хамгийн ажиллах магадлал өндөртэй supply demand юу байдаг вэ гэхээр нэгдүгürt имбаланс үүсгэсэн байх ёстой. Хоёрдугаарт трендийн дагуу бүтцээ бол эвдэлсэн байх ёстой. За гуравдугаарт бол liquidity цуглуулсан байх ёстой гэсэн үг. За эдгээр 3 шаардлагыг хангаж байгаа supply demand-ууд бол ерөнхийдөө ажиллах магадлал арай илүү өндөр хувьтай байдаг гэсэн үг. За тэгээ одоо энэ зургаас харах юм бол unmitigated буюу одоо шалгадаагүй үлдсэн нэг юм supply demand-ууд бас байж идэг. Тэгэхээр эдгээр энэ зургал дээр бол иймэрхүү байдалтай харагдана гэсэн үг. За юу гэж байгаа вэ гэхээр liquidity цуглуулна гэдэг маань одоо энэ хөдөлгөөнийг бол яриад байгаа гэсэн үг. За илүү ойлгомжтой болгоё те. Тэгэхээр энэчнээс ханш маань одоо down trend-ийн үед бол ингэ явж илаа гэж бодъё. Тэгэхэд ерөнхийдөө энэ хөдөлгөөн маань бол ингэ liquidity-гийн дээдэлтэй бол үүсгээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэчнээс sell орж байгаа хүмүүс бол stop loss-ыг мэдээж энэ дээр тавина тийм үү? Энэчнээс sell орж байгаа хүмүүс. За энэчнээс sell орж байгаа хүмүүс stop loss-ыг энэний дээр тавьж байгаа. Яагаад гэвэл нөгөө нэг довийн онлын хувьд бол энэ өмнөх оройгоо эвдлэхгүй учраас эвдлэхгүй гэж үздэг учраас ерөнхийдөө энэний дээр stop loss тавиад байгаа гэсэн үг. За тэгвэл иймэрхүү байдлаар ингээд энэний дээр stop loss, энэний дээр stop loss, энэний дээр stop loss гэдэг ингээд тодорхой хугацаанд ханш маань liquidity буюу ханшийн одоо тэр хөрвөх чадвар маань ингээд liquidity-г цуглуулад ингэ явж байгаа гэсэн. За тэгвэл иймэрхүү байдалтай явж байгаад дээр нь бол ямар нэгэн тийм шалгадаагүй эрэлт нийлүүлэлтийн үнийг бол орхисон байдаг. За энийг бол ханш бол тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бол заавалчгүй шалгадаг гэсэн үг. За заавалчгүй шалгана гэдэг маань 80-аас 90% хэлж байгаа. За байнга бол бас шалгана гэсэн үг бол биш. Ихэнх тохиолдолд ихтэй шалгадаг. За тэгээ ингээд unmitigated буюу одоо энэ шалгадаагүй зооныг ханш маань шалгалаа. За эдгээрээс бол биднэрт одоо liquidity цуглуулсан байгаа нэг одоо баталгаа авсан байна. Хоёрдугаар шаардлага нь бол зах зээлийн бүтцийг бол эвдэлсэн байх хэрэгтэй тийм үү? Зах зээлийн бүтцийг эвдэлсэн байх хэрэгтэй. За хамгийн сүүлийнх нь бол имбаланс үүсгэсэн байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ unmitigated буюу энэ зоон дээр ирээд ханш маань шалгаад энэ үед бол бид нар арилжаанд орохгүй. Яагаад гэвэл зах зээлийн бүтэц өөрөө эвдрэг байгаа гэсэн үг. За ингээд доошоо унаад зах зээлийн бүтэц энэ ёроолыг эвдлснээрээ биднэрт одоо хоёр шаардлагыг бол биелүүлж гин гэсэн үг. Хоёр шаардлага биелүүлж гин гэсэн үг. За энэний дараа бид нар юу хэлэх вэ гэхээр имбаланс те имбалансыг шалгана. Тэгэхээр имбаланс гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр зэрэг ерөнхийдөө ханшийн маш их захиалгын дагуу доошоо юм уу дээшээ унсан одоо ийм том хэмжээтэй engulfing төрлийн гандлыг л бол хэлээд байгаа гэсэн үг. За нэг иймэрхүү хэмжээтэй маш том хэмжээтэй. Тэгээд ерөнхийдөө дээр доорх зүүн бол багатай ийм гандлыг хэлээд байгаа гэсэн үг. За хичээлийн дараа хэдүүлээ real chart дээр бол энийг бас харнаа. За тэгвэл биднэрт одоо хоёр шаардлага авсан, гурав дахь шаардлага имбаланс бол энэ дээр үүсчихнэ гэсэн үг. Огцон муналт хийгээд ханш маань том хэмжээний гандл үүсгээд ороод ирлээ. За тэгвэл биднэрт ерөнхийдөө ингээ гурван шаардлага маань гуруула биеллээ тий. Liquidity цуглуулсан байна. Энийгээ бол дээш ирээд авсан байна. За хоёрдугаарт нь бол имбаланс үүсгэлээ. Гуравдугаарт нь зах зээл бүтцээ эвдлээ.
За одоо бид нар энэ pullback хөдөлгөөнийг бол харж агаад supply цэгээс бол sell арилжаанд орвол илүү тохиромжтой гэсэн. За buy арилжааны үед бол мөн ялгаагүй ерөнхийдөө liquidity ингэ цуглуулж явж агаад ханш маань доош огцон унлаа, шалгагдаагүй зоон дээр шалгалаа, дээшээ өсөхдөө имбаланстай candle буюу engulfing candle үүсгээд өсч гарч ирлээ. Энэ үед зах зээлийн бүтэц өөрийн эвдэрлээ гэсэн үг. Оройгоо бол авч ийн гэсэн үг. Тэгэхээр Dow-ын онлын хувьд бол орой эвдэлсэн тохиолдолд дараагийн ёроол бол энэ өмнөх ёроолоо эвдлэх ёсгүй байдэн шүү дээ. Тэгэхээр энэ онлын дагуу бол бүтцээ эвдлээ, доошоо унлаа. Унах үед бид нар pullback-ыг хаанаас барьж авах вэ гэх юм бол энэ demand zone-оос бол бид нар арилжаанд оролцсон гэсэн. Бидний 3 шаардлага гурлаа хангаж байгаа учраас. За тэгвэл энэ supply demand гэдэг маань ерөнхийдөө чартн дээр яаж харагддаг юм бэ гэдгийг хараад үзтээ. За ерөнхийдөө lower time frame буюу одоо энэ бага цаг дээр бол ханш маань бол янз янз харагдана. Тэгээ та эднээс харах юм бол одоо том зургал дээр нэг ширхэг ийм candle байхад энэ дотроо бас lower time frame буюу одоо бага цаг дээр нэлээд хідэн candle болж хувирдсан шүү дээ. Тэгэхээр энийг бас зөв таних хэрэгтэй гэсэн үг. За энэ зураг бас яг тийм шаардлага хангахар зураг бол биш байна те. За энийг харъя гэвэл. За ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай харагдана гэсэн үг. Одоо энэ нь те. Энэ бол demand zone гэсэн үг. Энэ бол бас demand zone гэсэн үг. Гэхдээ энийг 4 цаг дээр харж агаад харах юм бол ийм харагдаж байгаа ч гэсэн 4 цаг дотроо нэг цагийн 4 ширхэг candle орж ирэхээр арай өөр харагдана. Гэхдээ бид нар илүү том цагийн demand-ыг, supply-ыг сонгох ёстой. Ерөнхийдөө 4 цагийн supply demand-ууд ер нь их дайггүй ажилтдаг. Нэг өдрийн бас supply demand-ууд их дайггүй ажилтдаг. За тэгээ доошлоод минут болоод ирэхээр ерөнхийдөө ажиллах магадлал нь арай багасаад ирдэг гэсэн үг. Ерөнхийдөө том цагийн time frame-ийн одоо supply demand-ууд бүтцүүд бол нэгдүгürt номер 1 одоо бидэрт баталгаа өгч явах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл одоо liquidity цуглуулад байгаа хэлбэр нь юу вэ гэхээр зэрэг одоо саяны бидний өмнөх одоо энэ зурагт байж болно. Энэ зурагт байж болно. Тэгээ иймэрхүү байдлаар цуглуулж болно. Эсвэл бас ийм байдлаар цуглуулж болно. Ийм байдлаар. За тэгээ энэ liquidity цуглууллаа. Зах зээл маань өөрөө ерөнхийдөө энэ дээр бүтцээ бол эвдээд гараад ирсэн байна те. Ингээ эвдээд гараад ирсэн байна. За engulfing буюу imbalance-тай candle гэдэг маань энэ candle-ыг илэрхийлээд байгаа, нэрлээд байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бусад candle-удаас нэлээдгүй том хэмжээтэй. За тэгээд огцом орж ирж байгаа юм candle-ыг хэлээд байгаа гэсэн үг. Том хэмжээтэй engulfing candle гэсэн үг. За тэгээ энэний доор байгаа demand zone бол ерөнхийдөө илүү баталгаатай болж өгдөг. За тэгээ энэ 4 цаг дээр харлаа гэж бодоход бид нэр энэ 4 цагийн demand zone дээр ханшиг ирэхтэн цагаа жижигрүүлээд дахиад бүтцийг эвдрүүлээд тэгээд арилжаанд ороод ерөнхийдөө илүү баталгаатай байдгаа гэсэн үг. За тэгвэл бүтэц эвдэр нь high low тодорхойлно гэж яриад байгаа тийм. Тэгвэл одоо энэ зургаас харах юм бол тийм энэ зургаас харах юм бол энд бүтэц маань өөрөө эвдэрсэн байна. За тэгээд доошоо ханш маань импульс хөдөлгөөн орж ирлээ. Эргээд correction орж ирэхдээ энд supply zone-оос бол rejection авч байна тийм үү. За бидний low бол одоогийн байдлаар үлдээсэн low бол энд байна. Одоогийн байдлаар бас үүссэн байгаа high бол энд байна. Тэгэхээр Dow-ын онлын хувьд бол энэ маань өөрөө бүтцээ энэ low-ыг эвдэлсэн учраас энэ оройгоо бол эвдлэх ёсгүй. Гэхдээ хаанаас унах вэ гэдгийг тодорхойлохдоо бид нэр өнөөдрийн үтсийн хичээлийн дагуу энэ supply цэгээс эсвэл demand цэгээс бол ундгийн байна гэдгийг одоо үзэж байгаа гэсэн. За тэгээд дараагийн зурган дээр бол энэ маань доош хунаад аваад ирсэн байна. За ингээ харах юм бол бүтэц эвдэрлээ. Үндсэн хөдөлгөөн орж ирлээ. Correction орж ирлээ. Correction орж ихдээ энэ supply цэгээс бол ханш rejection аваад доош унлаа гэсэн. За энэ дахиад бүтцээ эвдэлж чинь тийм үү. За энд имбаланс үүсгэж чинь тийм үү. Тэгэхээр одоо бид нар алиг supply demand гэж үзэх вэ гэхээр зэрэг бидний supply zone бол энэ zone хэлээд байгаа гэсэн үг. Энэ zone хэлээд байгаа гэсэн үг. За хэдүүлээ одоо real chart-н дээр бол арай илүү тодорхой харъя. Ямар хөө байдлаар үүсч болдгийг. За энэ автокадын бол нэг 7 хоногийн зураглал байна. Нэг 7 хоногийн зураглал байна. Тэгээ би энэ чинээс бас та хэдэд жишээ харуулах гэдэг байгаа. За одоо энэ жишээн дээрээс харах юм бол саяны яг одоо энэ бол бидний хувьд бол supply zone гэсэн үг. Энэ candle. Ерөөсөө энэ уналтын candle-ийн эсрэг өнгийн candle-ыг л аваад байгаа гэсэн үг. Энэ candle-ыг, энэ цэнхэр candle-ыг. За өсөж байгаа тохиолдолд бол өсөж байгаа candle-ийнх нь өмнөх candle-ыг буюу эсрэг өнгийн candle-ыг сонгоно гэсэн үг. За тэгвэл одоо энд юу үсэж байна вэ гэхээр энэ нөгөө нэг саяны үзсэн ам indicated буюу нөгөө нэг шалгагдаагүй үлдээсэн demand supply zone шүү дээ. Тэгэхээр ингээ явлаа, ханш маань өөрөө бүтцээ эвдлэхгүй тэгэл энэ өмнөх supply zone-оос ингээ унаа явж байна, тий? Унаа явж байна. За гэхдээ гинт огцом өсөлт гарч ирлээ. За дээшээ өслөө. Энэ хаана очиж ингэж өсөөд унаад байгаа вэ гэхээр энэ шалгагдаагүй
supply zone-ыг ирж шалгаад доош унсан байна гэсэн үг тийм. Тэгэхээр иймэрхүү байдлаар ханш маань өөрөө нөө шалгагдаагүй supply zone-уудыг бол ингээ үлдээгээ явж байгаа. Тэгэхээр энийг бас маш сайн анзаарч явах хэрэгтэй, тэмдэглээд үлдээсэн байх хэрэгтэй гэсэн үг. Гинт өсөд гараад ирэнгүүт ихэнх хүмүүс юун дээр анзаарцдаг вэ гэхээр энэ ингээ бүтцэн эвдэлчлээ. Тэгэхээр энэ доотлын энэ demand zone-оос бол бид нар арилжаанд оролцъё гэдэг. Гэхдээ энэ маань өөрөө liquidity цуглуулж явж байгаад дээдлийн шалгагдаагүй зоноос бол доошоо унаад явж байгаа юм хэлбэр байна гэсэн үг. Тэгэхээр энийг маш сайн одоо таних хэрэгтэй гэсэн үг. Уг нь бол дөрмийнхаа дагуу бол энэчнээс энэ гандлаас бол үргэлжлээд доош ханш унах ёстой байсан. Гэхдээ дээшээ ханшиг бол слэт гараа авчиж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр төөрөгдлөхгүйгээр хэрвээ тэмдэглээд үлдээсэн байсан бол энэ дээшээ яваад энэ одоо шалгагдаагүй зоно бол шалах гээд байгаа юм байна гэж ойлгож болно гэсэн. За гэхдээ энэчнээс эсэл ахуулсан ч гэсэн риск рeward-ийн дагуу эрсдлээ барьж орж байгаа тохиолдолд мэдээж алдахгүй арилжаа гэж байхгүй. Тэгэхээр энэчнээс нэг алдлаа дараагийн арилжаан дээр амжилттай байх хэрэгтэй гэсэн. За тэгвэл ингээд ороод ирлээ. Ханш доош бүтэц эвдэрлээ. Тэ энэчнээс бүтэц эвдэрлээ. За бидний хувьд бол одоо supply zone бол аль болж хуурах вэ гэдэг ерөнхийдөө энэ гантл болж хуурч байгаа гэсэн үг. Тэ энэ гантлын ойр орчимд бол ханш маань ирээд энэ supply буюу нийлүүлэлтийн үн дээр ирээд унж болно гэсэн үг. Гэтэ энийг нэг өдөр дээр харах юм бол бас арай өөр зураг харагдана тэ. Weekly дээр бол шууд ингэж харахгүй. За daily руу шилжүүлээд илүү наривчлаад энэ зон байна гэж гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд нэг multi time frame буюу олон цагийн хамаарлын дагуу том цагаасаа жижиг цаг руу шилжүүлээд тэр дотор ямар одоо шалгагдаагүй зоонууд байна гэдгийг ингээд илж нээж олж нээж илрүүлэх нь одоо трейдер хүмүүсийн ажил гэсэн. За энэчнээс ингээд хэдүүлээ дахиад явлаа. За энэчнээс бас нэг анхаарах зүйл байгаа нь шалгагдсан зооныг бол ингээд орхичих хэрэгтэй. Одоо энэ бол энэ зон бол ингээд шалгагдчихлаа шүү дээ. Энэ supply зон бол ингээд шалгагдчихлаа. Доошоо унлаа. За доошоо унаад орж ирээд энд бол зах зээл яг үндсэн ерөнхий бүтц бол эвдэрч байна тийм. Энд бол эвдэрч байна. За тэгэхээр дараагийн уналтын хөдөлгөөн энэ зоныг энд шалгацсан байна тийм үү? Энэ талаагаар бол шалгацсан байна. Дээшээ зүгээрээ шалгацсан байна гэсэн үг. За тэгэхээр бидний хувьд дараагийн шалгагдаагүй зон аль болж хуурах вэ гэхээр зэрэг ерөнхийдөө энэ л авч байна гэсэн үг. За тэгэхээр энэ лааны энэ supply-ийн ойр орчмоос ерөнхийдөө ханш унах магадaltaй гэсэн үг. За тэгвэл энийг дахиад ханш дахиад доошоо бүтцэн эвдэрлээ шүү дээ. Энд бол бүтцэн ингэ эвдэрлээ. За тэгвэл дараагийн supply бол биднэрт дахиад энд олж орж ирж байна гэсэн үг. За ингээд энэ лаа маань дээш ирж энийг шалгаад дахиад унж байгаа тийм үү. За тэгвэл дахиад энэ тэгвэл бүтцэн ингэ эвдэрлээ шүү дээ. Тэгээ имбаланс орж ирлээ. Имбаланс гэдэг маань нөгөө бидний энэ гандлыг нэрлэдэг байгаа шүү дээ. Одоо том хэмжээтэй, арай том хэмжээтэй гандл гэсэн үг энэ. За имбаланстай гандл орж ирээд лаа бүтцээ бол эвдлээ. Тэгэхээр бид нар бол supply цэгийг бол имбалансын өмнөх энэ цэнгэр гандлаар бол аваад дахиад сел арилжаанд ороход дахиад амжилттай болж байгаа гэсэн. За тэгвэл дахиад энэ ингээд доошоо унаад үргэлжлээд гихмчлэнгээр ингээд үргэлжлээд явна гэсэн. Тэгэхээр ерөөсөө харах юм бол ханш маань ерөөсөө supply болон demand-ийн хооронд ингээд явж идэг ийм зүйл байгаа гэсэн. Яг сайн харах юм бол. Гэхдээ зарим үед бас ажиллахгүй үе гарч ирээд алдах тохиолдлууд гарна. Энэ үед дээр бол эрсдлээ сайн зохицуулаад дараагийн арилжаан дээр бол илүү амжилттай оролцоно гэдэг ингээд тухайн арилжаанаасаа стоп лоссоо аваад шууд гарч явах хэрэгтэй гэсэн. За тэгээд хэсэг ажиллах юм бол дахиад ханш маань бол өөрийнхөө бүтцийг эвдлээд ямар дүр зураглууд үлдээх нь ингээд явдаг байгаа гэсэн үг. За өөр жишээ байна энэ дээрээс харахад. Тэгээ ерөнхийдөө бол ингээд уналтын трендийн үед бол ихэвчлэн ингээд supply зоонуудаас бол rejection аваад унаал явдаг. Одоо жишээлбэл энэ гандл байна. За тэгэхээр энэ уналтын үед бол уналт үүсэж байгаа энэ гандлын эсрэг өнгийн гандлаар нь бол авчиж болно гэсэн. За өсөлт үүсэж байгаа үед бол өсөлтийн гандлын эсрэг өнгийн гандлыг за хэдүүлээ энэ чинээс өсөлтийн гандлыг харъя. За энэ ингээд дэше өсчлөө шүү дээ, тийм. Өсөд гараад ирлээ. Маркет бол энд бүтцэн эвдлээ гэж үзээд дараагийн гандлын уналтын өсөлтийн гандлынхаа өсөлт эхэлсэн гандлынхаа өмнөх эсрэг өнгийн гандлаар бол ингээд авчиж болно гэсэн. За тэгээ стоп лоссыг яах вэ гэхээр ерөнхийдөө бол энэ supply зооныхоо 50% гэж үздэг зарим трейдерүүд бол би ч гэсэн ерөнхийдөө 50% гэж үздэг. За энэ midline-ыг гаргаж ирээд за энэ бол бидний хувьд бол энэ ягаан зураас бол 50% гэсэн. Тэгэхээр хоёр төрлөөр орж болно. Эхнийх нь энэ шууд supply zone дээр эренгүүд ингэж орж болно. Stop loss-ыг энэ доор тавиад. За илүү risk reward өндөртэй болгоё гэх юм бол энэ 50%-аас орж бас болно гэсэн.
Тэгээд SL-ийг энэ өмнөх бүтцийн доор нь тавьж өгөөд TP-г бол эхний ээлжинд энэ өмнөх оройныхон дээр тавиад за үргэлжлүүлээд явах юм бол дараагийн оройны энэ оройныхон харалтаа ч юм уу ингээд тавиад явж болно гэсэн. Гэхдээ ер нь баталгаатай дээр гээд энэ оройныхон дээр л тавьчихад ер нь бол болдог гэсэн. Тэгэхээр энэ чэнэс харах юм бол бид нар стоп лоссыг лонг арилжаа төлөвлөө, бүтэц эвдэрлээ, имбаланс гандал гарч ирлээ. Supply zone дээр ирээд 50% дээр нь орлоо. Ханшийн стоп лоссыг энэнийхэн доор байршуулж өглөө, TP-г энэнийхэн дээр тавьж өглөө. Хоёрыг харьцан 66-тай арилжаа гэдэг бол хангалттай одоо боломжоо гэсэн. За энэ чинээс магадгүй арилж байгаа ингээ алдчихлаа гэж бодъё те. Арилж байгаа алдчихлаа гэж бодъё. За тэгвэл энд бас ханшмаа дахиад бүтцээ эвдлээд ингэж дээшээ гарч ирээд ерөнхийдөө ингээд дээшээ импульсын хөдөлгөөн орж ирлээ. За гэхдээ бидэрт бас дахиад одоо юу гэдэг юм боломж бол олгоно. Ямар боломж вэ гэхээр энэ supply zone байна те. Энэ supply zone. Supply zone-ыг авахдаа бас янз янзаар авдаг. Одоо энэ LAN-ы weak-ээр авч болно. Эсвэл энэ body-гоор ингэж авч болно. За body-гоор авахаас илүүтэйгээр би бол LAN-ы үзүүрээр weak-ээр нь аваад 50% дээр ингэж харчдаг гэсэн. За энэ тохиолдолд бас дахиад supply zone дээр ирээд дэш өссөн байна. За энэ чинээс алдчихлаа гэж бодоход дахиад энэ supply zone дээрээс ирээд ханш маань явжээ гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө ингэж харах юм бол энэ supply demand-ийн хооронд бол ингэж арилжаад явхад бол ер нь бол их дайжгүй арилжаанууд бол болцдгоо гэсэн. За тэгээ зарим тохиолдолд бол ингэж ажиллахгүй одоо жишээлбэл энэ чинээс арилжаанд орлоо гэж бодоход энэ supply зоноос бол ингэж demand зоноос бол арилжаанд оролцлоо гэж бодоход тий SL-ийг энэний дор байршуулж өгсөн бол бас яах вэ? SL авахааргүй л явахаар байж тий ер нь бол за энийг өнгөрөөгөөд явлаа гэж бодоход дараагийн demand зон бол энд байна тий. За энэ чинээс дахиад арилжаанд оролцлоо 50% дээрээс нь SL-ийг энэний дор тавьж өглөө. Дээшээгээ энэ хүртэл харлаа. За гихмэдчлэнгээр ингээд ерөнхийдөө яваад аж болно гэсэн. За зарим тохиолдолд бол supply demand zone дээр ирэхгүйгээр явах үе байдаг. Тэр үед бол хүлэмж зөвшөөрөөд за арилж байгаа алдчихлаа гэдэг дараагийн боломжийг бол эрэлхийлээд ингээд явж явах нь бол зөвөө гэсэн. За тэгээд энийг өнөөдрийн хичээлээр болвол supply demand гэдэг хичээл орлоо. Тэгээд дараагийн хичээл дээр бол дахиад өөр илүү сонирхолтой сэдвийн талаар ороод явна. Ерөнхий та хэд маань бас бүтц юунуудыг бол ойлгосон бахаа гэж найдаж байна. Тэгээд хэлэх гээд байгаа санаа нь ерөөсөө ханш болоо supply demand буюу эрэлт нийлүүлэлтийн хооронд л бол ингээд явж идгаа гэж хэлэх гээд байгаа тийм. Тэгээд энэ шалгагдаагүй буюу нам этикет эдийн зоонуудыг бас сайн тэмдэглэж байгаарай. Тэгээд энэ үед бол шууд арилжаанд оролцохгүйгээр ханшийг бүтцээ эвдэлснийхэн дараах pullback-аас нь арилжаанд орвол илүү risk reward өндөртэй, илүү одоо баталгаатай confirmation авсан арилжаанууд бол болж өгдөг шүү. Окей, тэгээд дараагийн хичээл дээр уулзцгаая. Бүгдэнд нь амжилт хүсье.